903 дугаар салбарын захирал тунгалаг төр хадгаламж эзэмшигчдийн 2.1 тэрбум төгрөг болон $29,300 зээл нэрээр шамшигдуулсан хэрэгээр шалгагдсан. Өнгөрсөн баасан гарагт шингэлтэй дүүргийн шүүхэд энэ хэргийн шүүх хурал болж шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан юм. Учир нь тунгалаг төр хэд хэдэн хүнтэй хамтарч мөнгө шамшигдуулсан байж болзошгүй учраас нэмэлт мөрдөн байцаалтанд буцаажээ. Капитал банктай холбоотой энэ мэдээлэл цацагдангууд энэ банкыг дампуурч мэднэ гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээлэлд гарах болсон юм. Харин үнийг толгой банкныхан үгүйсгэж байна. Тунгалаг төр захирал мөнгө завьсан ч тэр мөнгө нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр мөнгө биш юм байна. Эдэж юу хашиглан шамшигдуулалттай юм гэмт хэрэгтэй холбоотой юмнууд гардаг. Капитал банкн дээр ч гэсэн ийм мөнгөтэй холбоотой хэрэг гарсан байгаа. Энэ шүүх хяналтын байгууллагаар шалгагдаад явж байгаа. Тэр хохирлын хэмжээ нь бол Капитал банкыг хүнд байдалд оруулах ч юм уу дампууруулах хэмжээний тийм хохирол байхгүй. Капитал банк бол өнөөдөр бол яг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Арилжааны банкнд хадгалан эзэмшигчид харилцагчдын мөнгийг төр 100% харуулсан. Өөрөөр хэлбэл альва банк дампуурч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоход төрөөс иргэдийн мөнгийг төлнө гэсэн үг. Энэ нь мөнгө завших бололцоог банкны ажилчдад олгож байгаа гэдгийг лавсрын дарга хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс ч харилцагчид болон хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг төр дөрвөн нөхцөлд хариуцахгүй байх заалтыг хуулинд оруулсан гэдгийг хэллээ. Банк хоорондоо хадгаламж байршуулсан бол энэ бол тэрийн баталгааны хувьд хамрагдахгүй. Зээлтэй итгээд хэрвээ хадгаламжтай бол бас энэ хуульд хамрагдахгүй. Асар их өндөр хүү амлж одоо иргэдийг төөрөгдүүлэх замаар их хадгаламж төлөвлөх гэж байгаа бол тэр өндөр хүү чинь бол энэ хадгаламжийн хувьд хамрагдахгүй гэсэн ийм өөрчлөлт оруулсан. Эдгээр залтууд хэрэгжээд эхэлчихсэн гэж байна. Ингэснээр банкны удирдлага албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглах боломжгүй болж байгаа гэлээ. 2008 оны 12 сард батлагдсан хадгаламжийн баталгааны тухай хууль 2012 он хүртэл үйлчилнэ. Тэр болтол дээрх байдлаар хуулийн цорхойг ашиглахгүй байх аргыг харин хуулийн үйлчлэл зогсохоор хадгаламжийн баталгааны тухай хуулийг хадгаламжийн даатгалын тухай хуулиар солихоор хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа гэдгээ Монгол банкнаас хэлж байна.